Сайн байцгаана уу? Монгол хэл бичиг уран зохиолын багш оролцоод байна. Бид өнөөдрийн хичээлээр жинхэнэ нэрийн утга ба найруулгын үүргийг тодорхойлох гэсэн хичээл үзнэ. Энэхүү хичээлийн зорилго нь жинхэнэ нэрийн утга ба найруулгын үүргийг тодорхойлж сурна. Энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүллээ. Үгсийн аймаг, түүний ангиллыг мэдэх, жинхэнэ нэрийн утга үүргийг мэдэх тайлбарлах, ерийн ба оноосон нэрийг ялгаж таньж хэрэглэнэ. Монгол хэлний үгийн аймаг 8 үгийн аймагтай жинхэнэ нэр, тэмдэг нэр, төлөөний үг, үйл үг, холбох үг, орон цагийн нэр, тооны нэр, баймж үг гэсэн үгийн аймагтай уран зурагт өрсөлдсөн хүн ба юмсыг нэрлэе. Цэминжүүрийн нүүдэл гэсэн уран зургийг дэлгэцэн дээр харж байна. Энэ зурагт байгаа хүн ба юмсыг нэрлээрэй. За энд жинчин байна. Тэмээчин хүн, тэмээ унсан хүн байна тийм ээ. Уул байна, үүл байна, гэр, үхэр. За нэрлсэн зүйлсээ дараах хэсгүүдэд ангилъя. За хүн гэсэн хэсэгт ямар үгсийг сонгох вэ? Жинчин, тэмээчин, нүүдэлчин, малчин гэсэн. Хүмүүс гэсэн үгс байна. Амьтан ургамал байгаль гэсэн хэсэгт ачаа, уулс, үйлс, модод, үхэр. Хүний бүтээсэн зүйл буюу гэр гэсэн үг байна. За хэн гэсэн асуултад хариулах үгсийг сонгоё. За энэ бол саяны зурагт дээр харагдсан үгс байна. За хэн жинчин, хэн нүүдэлчин. За үйлс гэхэд хэн гэсэн асуултад хариулахдах байгаа учраас буруу гэсэн эможи гарч ирж байна. Хүмүүс, хэн, ачаа, малчин, хэн, модод, үхэр, уулс, тэмээ, гэр, тэмээчин гэхэд зөв байна. Хэн гэсэн асуултад хариулагдах 5 үг байна. Юу гэсэн асуултад хариулахдах үгсийг сонгоё. Нүүдэлчин биш байна. Үйлс, хүмүүс, жинчин, ачаа зөв байна. За юу гэсэн асуултад хариулагдсан хэдэн үг байна? 1, 2, 3, 4, 5, 6, 7 үг байна. За 7 үгс юу гэсэн асуултад хариулагдаж байна? За дараах хэсгээс хэн юу гэсэн асуултад хариулагдах жинхэнэ нэрсийг олж доогуур нь зураарай хүүхдүүдээ. За эхийг хуулж бичээд хэн юу гэсэн асуултад хариулагдах үгсийн доогуур зурна. Монгол хэлнийхээ дэвтэр дээр хуулаад бичээрэй. За хэн юу гэсэн асуултад хариулагдах жинхэнэ нэрсийн доогуур нь зурснаа багшийнхаа хийсэн ажилтай тааруулаарай. Эдгээр үгс нь ихэд ямар үүргээр орсныг бичээрэй гэж байна. Юуг нэрлэх үүрэгтэй вэ? Хүн ба амьтан, ургамал, юмс үзэгдлийг заан нэрлэдэг. Ямар асуултад хариулагддаг вэ? Хэн юу гэсэн асуултад хариулагдана? Тоо тийн ялгал хамаатуулах нөхцлөөр хувилна. Энэ бол
жинхэнэ нэр. Дараах хэсгээс хүн амьтныг оноо нэрлсэн оноос нэрийг түүж бичээрэй хүүхдүүдээ. Түрүүнийхээ бичсэн зүйлээс оноос нэрийг ялгаад бичих нь байна. За багш нь оноос нэрийн дагуур зурыг та нар өөрсдийнхөө хийсэнтэй тааруулаарай. Гэрийн даалгавартаа сурах бичгийн 12 дугаар хуудасны 1-ээс 3 зааврын дагуу ажиллаарай. Цахим 7 хоногийн турш өөрийгөө хөгжүүлээ, амралтын хугацаанд амжилт аз жаргалтайгаар суралцаарай хүүхдүүдээ. Амралтын өдөр тархалаагаа дэмжиж агаарт гараарай, гар утасныхаа хэрэглээ, дэлгэцний хэрэглээг хянаарай, ном уншиж гэр бүлийнхэнтэйгээ хөвгчлөлтэй тоглоом тоглоорой. Амжилт хүсье.